студид эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бодлого төлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Янжин долгорыг өөрчилсөн байгаа. Студид орж байгаа. Өдрийн мэндүргээ. За өдрийн мэндүргээ. За эрүүл мэндийн даатгалтай холбоотой олон нийтийн маш олон сонирхолтой асуултууд байдаг. Тэдгээрээс бид зүгээр ихний хэлжид ерөнхий байдлаар нэг л зүйлийг тодорхойлъё. Ер нь энэ даатгалыг төснөөрөө иргэн хүн маань хэдэн төрлийн эмчилгээ үйлчилгээг тэ ямар хэлбэрээр яаж авах боломжтой гэдэг юм бэ гэдэг мэдээлэлээс яриаг эхлэдэг хөө. За тий. За өдрийн мэндүргээ үзэгчтэй. За эрүүл мэндийн даатгалын сангаас ер нь бол 4 багц төрлийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас дааж явж байгаа. За энэ нь бол анхаарчны тусламж үйлчилгээнүүд байгаа. Энэ нь бол бидний мэддгээр өргөх сумын эрүүл мэндийн төв, тосгоны эрүүл мэндийн төвүүд дээр хийгддэг эмчилгээ үйлчилгээ тухайн харьяаны иргэнийхээ эрүүл мэндийг хянах тухай асуудал яригдж байгаа. За энэ бол эрүүл мэндийн даатгалын сангаас нөгөө явж байгаа. За дараагийнх нь юу вэ гэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээ. За энэ нь бол бидний мэддэг нөгөө лавлгаа шатлын буюу нөгөө аймаг дүүргийн эмнэлэг, хувийн эмнэлэг те төрөлцсөн мэргэжлийн 3 дугаар шатал гэж хэлдэг. Тэдгээр эмнэлгүүдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээнүүд байгаа. За мөн нөгөөх нь урьдчилан сэргийлэх үзлэг байгаа. Тэгэхээр урьдчилан сэргийлэх үзлэг бол лавлгаа шатлын эрүүл мэндийн байгууллагуудад насанд хүрэгчдэд жил бүр 2 жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэг хийх боломжтой байгаа. Бүх Монгол улсын бүх иргэд маань одоогийн байдлаар 40 орчим хувь бол хамрагдсан байна гэсэн том мэдээ байна. За хүүхдэд болон нийт хүүхдүүд маань анхаарчны эрүүл мэндийн байгууллага дээр мөн урьдчилан сэргийлэх үзүүлэг хийгдэж явж байгаа гэсэн. Ер нь бол том багцаар нь харах юм бол нийт эрүүл мэндийн салбарт байгаа тусламж үйлчилгээний шатлал тус бүрийн тусламжуудыг эрүүл мэндийн даатгалын сангаас өгүүлж байгаа гэсэн үг болох. За тэгвэл эрүүл мэндийн даатгалын за ингээд хөнгөлөлтөө нөхцөлөөр эмчилгээ үйлчилгээ аваад ингээд иргэд маань явж байна. Гэтэл энэ нөхцөл дээр бол одоо олон нийтээс ирдэг хамгийн их шүүмж нь зарим одоо үүдийн үйлчлэг нь даатгалаараа хийж байгаа боловч зарим тохиолдолд ингээд тодорхой төлбөрийг нь тухайн хүн өөрөөсөө гаргах шаардлага үүсдэг. Энийг яаж хуваарлагддаг хичнээн нэр төрлийн эмчилгээ байдаг юм бэ гэдгийг бас асуугаад байдаг. За гэхэд ерөнхий үйлчлэг таны саний хэлсэн тодорхой шатлалын одоо эмнэлгийн эмчилгээ үйлчлэгийг тусламж авахд үнгүй байгаа болвол яг ямар нөхцөлд нь төлбөр төлөх шаардлагууд үүсдэг юм бэ? Ямар нөхцөлд нь хөнгөлтүүд нь үйлчлдэг юм бэ гэдгийг бас асуугаад байдаг. За эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байгаа үзүүлэх тусламж үйлчилгээний жагсаалтууд батлагдсан байдаг. Тэгэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээнд дээр бол одоогийн байдлаар 689 оншийн хамааралтай бүлэг буюу тэр бүлэг доторх оншууд нь задрагаар явж байгаа. Тэгэхээр Монгол улсад зайлшгүй шаардлагатай хийгддэг, Монгол улсад эмчлэгддэг онцлогоо эмчилгээнүүдийн хувьд бол эрүүл мэндийн даатгалын сангаас авч. За эрүүл мэндийн сайдын баталсан тушаалын дагуу эрүүл мэндийн сайд сангийн сайдын баталсан тушаалын дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх буюу төлбөрийн хэмжээг нь тогтоосон эрүүл мэндийн даатгалын сангийн багцад хамаарах шинжилгээнүүд гэж бас тусдаа ялгадаг. За хэрвээ эрүүл мэндийн даатгалын сангийн багцад хамаарах шинжилгээ мөн бол даатгалын сангаас тодорхой өнгөлтийг эдлэн гэсэн үг. Тэр хоёр сайдын тушаалаар баталсан эрүүл мэндийн даатгалын санд хамаарахгүй тусламж үйлчилгээ бол иргэн өөрөө төлөө явна гэсэн үг. Энэ бол нэлээд олон төрлийн жагсаалт. За энийг хоёлоо тэгвэл за таны саний хэлснээр бол ингээд багцад хамаарад одоо шагсаалтад багцны 600 гаруй төрлийн гаруй төрлийн тэ эмчилгээ үйлчилгээ байна гэж бид тусламж тий ойлгож байна. Гэхдээ за жишээлбэл жишээ болгоод яриа. Янз бүрийн одоо онцлогооны тухайд техникийн ямар нөхцөлтэй ийм онцлогоонуудыг бид нэр даатгалын хөнгөлөлтөөр авах боломжтой байдгийг. Одоо хамгийн их иргэдийн эрэлттэй байдаг жишээлбэл MRI ч гэдэг юм уу, томограф ч гэдэг юм уу. Эдгээрийг бид нэр даатгалаараа ингээд за хөнгөлөлтөөр үйлчлүүлэх боломжтой байдгүй. Яагаад ингэж асуугаад байна гэхээр маш олон иргэд за эмнэлгүүд дээр яваад очоор томограф нь ажилдаггүй эсвэл заавал төлбөртэйгээр орох ийм шаардлага тавьдаг. Энд чинь уг нь одоо даатгалаас хөнгөлнө гэсэн ирнэ, тийм үү? Ингээ хөнгөлөлт нь байдаггүй. Тэгээд биднээс мөнгө нэгтгээ. Тэгэхээр эн чинь даатгал чинь өөрөө энд хүрхгүй байгаа юм шүү гэдэг ийм зүйл яваад байдаг л та. За эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан эмнэлгүүдийн хувьд ямар тусламжаар гэрээ байгуулсан бэ гэдгээс бас хамаарна. За тэгэхээр тухайн эмнэлгийн чадамжинд үндэслээд эрүүл мэндийн даатгалын байгууллага эмнэлгүүдтэй гэрээ байгуулдаг. Одоогийн байдлаар нийтдээ 328 лавлгаа шатлалын буюу эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэгтэй гэрээ байгуулсан байгаа. За эдгээр дотор амбулаторийн тусламж үйлчилгээ гэдэг нэг хэсэг бүлэг байгаа. Тэгэхээр бид нар мэдж байгаа эмчит үзүүлэх, онцлогоо шинжилгээ хийлгэх
те лабораторийн шинжилгээ болон багжийн шинжилгээ хийх хэсэг байдаг те. Тэгэхээр эдгээртэй гэрээтэй эрүүл мэндийн байгууллагуудын хувьд бол эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмчийн үзлэг дээр бол нэмэлт төлбөр төлөх ёсгүй. Нэгэн амлалтын тусламж үйлчилгээ буюу эмчийн үзлэгээр гэрээ байгуулсан л гэрээнийхээ дагуу тухайн эрүүл мэндийн байгууллага иргэнээс даатгалын эрүүл мэндийн даатгал руу хэмжлээ үүсгээд тухайн иргэнээс нэмэлт төлбөр авах ёсгүй байдаг. За онцлогоо шинжилгээний хувьд бол түрүүн та дэлгэц дээр харуулсан шимтгэлээ өөрөө хариуцсан төлдөг иргэд байгаа тийм ажил хөдөлмөр эрхэлдэг, хуваарь хөдөлмөр эрхэлдэг оюутан ч гэдэг юм те. Төлбөрийн шимтгэлийг нь төрөөс хариуцдаг иргэд гэж байдаг. Тэр бүлэгт нь бол нөгөө тэтгэврийн насны хүүхдээ харж байгаа ч гэдэг юм уу. Төрөний тэр бүлгийн хүмүүсийн хувьд бол ямар нэгэн шинжилгээнд дээр нэмэлт төлбөр буюу хамтын төлбөр төлдөггүй. Тэгэхээр одоо имра шинжилгээ, компьютер томографийн шинжилгээ хийх гээд эмнэлэгт хандсан бол тэр нь эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээтэй бол нэмэлт төлбөр төлөхгүй гэсэн үг байна. Нөгөөдгөр та өөрөө даатгал төлөгч бол мөн үү? За тэгэхээр нөгөө орлоготой иргэд буюу бид нар эмзэг бүлгийнхаа иргэдийг хамгаалж байгаа нэг хэлбэр нь энэ явж байгаа гэсэн. Тэтгэврээс өөр мөнгө орлогогүй иргэд болон ажил нөгөө хүүхдээ хараа сууж байгаа ээжүүдийн хувьд тэдний хувьд бол орлогын их усвар бол харьцангуй хязгаарлагдмал тийм учраас эдгээр эмзэг бүлгийн иргэдийн хувьд бол даатгалын сангаас нэмэлт хамтын төлбөр төлдөггүй. Бусад ажил хөдөлмөр эрхэлж байгаа буюу хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа өөрөө орлоготой тодорхой хэмжээний орлоготой иргэдийн хувьд бол хамтын төлбөр 30% онцлогоо шинжилгээнд дээр бол төлнө гэсэн. Тэгэхээр компьютер томограф, имра шинжилгээч гэдэг юм уу те, дуранч гэдэг юм уу, эдгээр шинжилгээний хувьд бол хамтын төлбөрийг 30% нь төлдөг. Гэхдээ бүх онцлогоо шинжилгээнд дээр хамтын төлбөр төлөх үү гэвэл бас үгүй бахан. За тэрэн дээр юу гэж заасан бэ гэхээр эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан тогтоол дээр 45 мянга буюу түүнээс дээш төлбөрийн хэмжээтэй үнийн дүнэнтэй байгаа тохиолдолд 30%-ийг төлнө. Тэрнээс бага байгаа тохиолдолд нэмэлт шинжилгээний төлбөр гэж төлөхгүй гэсэн үг байна. Үндсэндээ 45 мянган төгрөг хүртэлх өртөгтэй шинжилгээнүүдийг үн төлбөргүй 100% эрүүл мэндийн даатгалаас хариуцаж одоо шинжилгээгээ өгнөөд явуул. Хэрвээ 46 мянга ч гэдэг юм уу 47 мянган төгрөг авах юм бол тэр 30% хөнгөлөлтийг эдлээд явна л гэдэг томьёолол мөн. 70% нь эрүүл мэндийн даатгалын сангаас төлнө, 30%-ийг иргэн өөрөө гаргана гэсэн үг тийм үү. Гэхдээ ингэж төлөхдөө нөгөө төлбөрийн төр хариуцж байгаа буюу эмзэг бүлгийн иргэдийн хувьд бол хамтын төлбөр огт төлөхгүй 100% эрүүл мэндийн даатгалын сангаас төлнө гэсэн үг. За энэ мэдээллийг тэгвэл иргэд төдийлөн авч чадаагүйгээсээ болдгоо ингээд томографт үзүүлэх гэсэн юм эсвэл нэг имрат харуулах гэсэн чигээд 180 мянган төгрөг хөвчлэн нэг 100 гаруй мянган төгрөг ярьсан хүмүүс маш их ханддгийн ер нь бол за ингээд энэ мөнгө надад байхгүй уг нь чинь даатгалаас хариуцах хэрэгтэй байна. Тэгээ энэ мэдээллийг тэгвэл энэ эмнэлэгтээ байгуулсан хэсэг талаарх мэдээлэл яаж авах боломжтой байдгийг. За эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим хуудсан дээр гэрээтэй эрүүл мэндийн байгууллага нэр болон чагсаалтууд, холбогдох утасны дугаар, хаяг байршлууд бүгд байршсан байж байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын цахим хуудсан дээр бол нэгдүгээр мэдээлэл нь ахна, хоёрдугаар тухайн эмнэлэгтээр эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй гэдэг мэдээллийг байгууллага өөрсдийнхөө гэрээн дээр заасан үргийнхаа дагуу мэдээлэл тавьсан байдаг. Эмнэлэг болгон одоо өөрсдийнхөө мэдээлэл зүйтэй хөнгөлнө. Тий. Гэхдээ тухайн эмнэлгийн нөгөө чадамжаас нь хамаарат бүх тусламж дээр нь бас нөгөө даатгалын хөнгөлөлт орохгүй байх боломжтой. Тэр нь бол нөгөө эмнэлэг өөрийнхөө мэдээллийн самбар дээр манайх энэ тусламжаараа эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээтэй. Гэхдээ энэ бол хувийн эмнэлгүүдийн тухайд улсын эмнэлгүүдийн тухайд бол ер нь бол өөрсдийнх нь үзүүлэх чадамжтай бүх тусламжуудыг нь бол гэрээтэйгээр тусламжаа үзүүлээд явдаг гэсэн. За одоо яг эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 6 дугаар тогтоол шинжлэгдэж батлагдсан. За тэрнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагууд дээр нэг гарч байгаа иргэдэд үзүүлж байгаа нэг юм сөрөг зан үйл гэх юм уу байгаад байна. Энэ нь юу вэ гэхээр одоо ямар нэгэн иргэн эмнэлэг татсан бол тухайн иргэний асуудлыг нь бүрэн шийдвэрлэж дуусгахыг нь одоо бол эрүүл мэндийн даатгалын байгууллагаас шаардж байгаа гэсэн. Хуучин бид нар мэднэ эмнэлэг болгон руу явуулдаг тий. Нэг эмч үзээ за энэ биш өөр эмч рүү явчих гэдэг юм. Тийшээ очиод үзэх гэж байна. Эсвэл өөр эмнэлэг рүү явж гэдэг юм уу те. Эсвэл өөр кабинет руу яв одоо ингээд миний асуудал дууссан ч гэдэг юм ингээд одоо бид ер нь бол эрүүл мэндийн даатгалын байгууллагаас тухайн эмнэлэгт энэ иргэн танаа эмнэлэгт хандсан бол энэ эмнэлэг асуудлыг нь бүрэн шийдээч. Чадамж чинь хүрхгүй бол дараагийн шатлалын эмнэлэг рүү илгээх тухай ярина гэсэн. Тэгэхээр өмнө нь компьютер томограф гэдэг юм уу, имра шинжилгээг эмнэлгүүд яадаг байсан гэхээр хийсэн тохиолдол болгондоо
эрүүл мэндийн даатгалаас мөнгө нэхэмжилдэг нөхөн болсон. төлбөр авч ийн гэсэн үг шүү дээ юм уу? Тийм. Үйлчлэл Энэ хүнд би үзүүлсэн тусламж үзүүлсэн учраас манайх үзүүлсэн тусламжийг нь худалдаж авч ийн гэсэн үг болох гэдэг шүү дээ. Тэгэхээр сая шинэ тогтоол дээр яасан гэхээр цогц тусламж үйлчилгээгээд багц бий болгосон. За энэ багц нь хэрвээ тухайн иргэдэд компьютер томограф MRI хийх юм бол тэр цогц тусламж үйлчилгээний хүрээнд хийгээрээ нэгж тохиолдлоор нь биш гэсэн үг болох нь шүү дээ. Хуучин бол одоо хаанаас ч хамаагүй нэг хүн ирээл компьютер хийлгээл буцаа явах боломжтой байсан бол одоо танах эмнэлэг дотор энэ асуудлаа шийд. Эсвэл эмнэлгийн хооронд гэрээ байгуулж нэг хүний асуудлыг танаа эмнэлэг бүрэн гүйцэд аль эмнэлгийн шийдээч гэдэг. Аль эмнэлгийн шийдлээс хамааран санхүүжилтийн өгнө гэсэн үг үү? Тэгнэ гэсэн үг. Тэгэхээр компьютер томограф 2022 болон 23 оны эхний хагаст хийгдсэн эрүүл мэндийн даатгалын байгууллага дээр ирсэн мэдээллийг ингээд шалгаад үзэхээр хувийн хөгжлийн эрүүл мэндийн байгууллага дээр компьютер томограф ч гэдэг юм уу, MRI шинжилгээ ч гэдэг юм уу, өндөр өртөгтэй шинжилгээнүүдийг тоо хэмжээг нэмэгдүүлэх хандлага нэлээх гарсан. Тэгэхээр нэг амбулаторийн эмчийн үзлэгдээ нэг компьютер томограф хийдэг эмнэлэг хүртэл байна. Тэгэхээр бид нар энийг одоо яаж хязгаарлаж ийн вэ гэхээр танай эмнэлэгт очисон бүх хүмүүст компьютер томограф хийх тусламж үзүүлэх хэмжээнд байгаа юу? Шаардлагатай шинжилгээ мөн үгүй юу? Эсвэл нөгөө талаас эрүүл мэндийн байгууллага магадгүй амбулатороор үзэж байгаа хүмүүсээсээ төлбөр аваад эмчийнхээ үзлэгээстэй төлбөр аваад эрүүл мэндийн даатгалын байгууллага руу нэхэмжлэл үүсгэхгүйгээр зөвхөн компьютер томограф дээр л эмчийн үзлэгээ хийж байгаа ийм бас нэг асуудал байгаа. Энэ нь бол эрүүл мэндийн даатгалын байгууллагаас газар дээр нь очиж эмнэлэг тус бүр дээр хянах асуудлууд бол явж байгаа. Тэгэхээр эмнэлгүүд яг одоо энийг нь юу гэж ойлгож байна нөхөр нөгөө нэг эмч үзэл нэг шинжилгээ хийгээл хоёр төлбөрөө авдаг байсан бол одоо бид нар асуудлыг бүрэн шийдээчээ. За 100 хүн хийсэн бол нийт Монгол улсын хэмжээнд ерөнхийдөө энэ өвчний үед компьютер томографыг дунджаар ямар хийдэм бэ? Төрөлцсөн мэрэгжлийн буюу яг лавлгаа шатлалын эмнэлэг нь ямар тоо хэмжээтэй хийдэм бэ гэдэг тоог нь гаргаж ирээд багц үүсгээд тавьсан байгаа. Одоо иргэдийн хамгийн их тавьдаг асуудал чинь наадах чинь шүү дээ. Эмчид ороод үзүүлээд за ингээд ог нэрээ бичүүлээд нэг асуунж бүглөөд ингээ гарахад миний одоо энэ асуунж бүгэлсэн энэ үзлэг бол айгүй өндөр өртгөр үнэлэгдэж цаашаа яваад байна гэдэг гомдол гаргаад байгаа учраас энэ асуудал үндсэндээ тухайн иргэний асуудлыг шийдэх хүртэл цогцоор нь төлбөрийн шилжүүлдэг бах ийм журам өөрчлөгдөж гэж ойлгох уу? Төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орсон. За үзүүлэх зарчмын хувьд бол бас өөрчлөлт орсон гэсэн болох нь шүү дээ. За иргэдийн хувьд одоо манай дээр ч гэсэн бас нэлээх юм гомдлууд ирдэг. Энэ нь өөрөө иргэн маань эмнэлгээс авч байгаа тусламжиндаа сэтгэл ханамжгүй байна гэсэн үг гэж миний асуудлыг шийдээгүй энэ эмнэлэг. Гэсэн ирнэ айгүй өндөр өртөгтэй мөнгө аваад байна. Юугаар яваад байна? Эмчилгээгээр яваад байна би өөрөө. Тэгэхээр нэгдүгээрт яг энэтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагууд дээр эмчийн үзлэгийг хамгийн багадаа 10 минут байна гэдэг эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол гарсан. Нэг хүнд 10 минут. Багадаа 10 минут. Хамгийн багадаа 10 минут. Өнгөрсөн онуудад хийсэн судалгаан дээр яасан бэ гэхээр 2.3-аас 6 минут нь 6.4 минутын хугацаанд нэг иргэнийг үзэж байгаа тохиолдлууд байна. Эмнэлгээсээ харилцан хамаарат дунджаар ийм үзэл. Тэгэхээр 2 минут үзүүлсэн иргэн бол сэтгэл ханамжтай байх уугүй юу гэдэг асуудал яригдэн тэ. Тэгэхээр ерөнхийдөө нэг эхний алхам болохоор зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ иргэдэд үзүүлж байгаа тусламжаа чанартай үзүүл сэтгэл ханамжийг нь сайжруулах зорилготойгоор хийснийг алхам 10 минут нь багадаа 10 минут хүнээ үзээчээ тэр хүний асуудлыг нь сайн сонсооч зөвлөгөөгөө сайн өгөөч гэдэг юм уу тэ. Нэгдүгürt тийм юм орсон гэсэн үг. Хоёр дахь нь болохоор зэрэг амбулаторын тусламж үйлчилгээнд эмнэлэг хооронд явдаг, эмч хооронд шилжүүлдэг асуудлыг нь багасгах зорилготой тухайн эмнэлэг энэ иргэний асуудлыг бүрэн дүүрэн шийдэж дуусгахад нь хийгдэх онцлогоо шинжилгээ юу байдгийг, хийгдэх ямар лабораторийн шинжилгээ байна, тэр бүгдийг нь багцаасан төлбөрийн хэмжээг багцалж өгсөн. Хэрвээ энэ яг даатгалын үйлчилгээ сэтгэл ханамж төдийлөн сайн байж чадахгүй байгаа. Ерөнхийдөө ийм санал гомдлуудыг иргэд маань яг одоо ямар хэлбэрээр илэрхийлвэл та бүхэнд маань шууд хүлээн авах боломжтой гэдэг. Тэрийг ямар журмаар шийдэх вэ? Ер нь ерсэн санал гомдлуудыг. За түрүүний асуултан дээр нэмээд хариул бас нэг юм тодруулаад хэлчихье гэж бодож байна. Тэгэхээр энэ юу вэ гэхээр яг хуу иргэд маань нэг эмчийн үдсэн ингээд нэг 10 минутын ч юм уу нэг хэмжээг
мөнгөн дүнг үнэлээд байдаг. Гэтэл тэр эмчийг ажилуулахын тулд цаана нь маш их тог захилгаан бусад ажлын байраар хангаж байгаа нөхцөл. Тэгээд тэр чин цэвэрлэгээ үйлчлэгээ бүх хүмүүсийн зардал шууд олон шууд зардлуудыг тооцоолж төлбөрийн хэмжээг тогтоодог. Тэгэхээр зөвхөн нэг эмчийн 5 минутанд энэ хүн чагнуур тавихад 20,000 төгрөг төлж гинэ гэдэг асуудал яригддаг. Тэгэхээр энэ бол бүтэн эмнэлгийн тусламж үйлчлэгээний тухай асуудал ярьж байгаа учраас энэ тооцооллын хувьд бол санхүүгийн хувьд тийж тооцоологдож гарсан байдаг гэдгийг бас ялгамжтай хараарай гэж байна тийм. Тэгээ гомдол мэдээлэл саналуудаа яаж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим хуудас байдаг. За мөн эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар руу цахим хуудасаар болон Facebook хуудасаар бид нар руу санал хүсэлтээ илгээж болно. За манай холбогдох газар нэгжүүдийн утасны дугаар манай сайт дээр бол нээлттэй байж байгаа. Та санал хүсэлтээ энэ утас руу ийм газар хэлцүүд байгаа гэдэг мэдээллүүд байж байгаа. Мөн 1813 63 гэдэг утас байдаг. Энэ утсанд хэрвээ гомдол мэдээлэл асуулттай тодруулах зүйл байгаа бол холбогдох юм бол манайх олон нийтэд харилцах хэлтс маань яг энэ утсыг нээлттэй утсыг ажилуулж явдаг байгаа. За эрүүл мэндийн даатгалын буцаа олголт гэдэг нэг юм яваад байдаг. Тэгээ ямар хэлбэрийн буцаа олголтыг ямар нөхцөлд олгодог юм бэ гэдэг мэдээлэл өгөөч. Тэгвэл энэ эрүүл мэндийн даатгалаар эмчилгээ авсан юм аа тэгээд тодорхой хэмжээнд тухайн эмнэлэг ч юм уу эсвэл даатгал тэгээд мэдээлэл өргүүлсний дараа буцаа олголт нь орох ёстой маа хэсэг хугацааны дараа гэж яриад байдаг. Энэ ямар хэлбэрийн буцаа олголтууд байдаг юм бэ? Тэр тухай мэдээлэл өгөөч. За ер нь бол эрүүл мэндийн даатгалын газраас эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байгаа санхүүжилтийг бид нэр эмнэлэг рүү хийдэг, эмнэлэгтэй гэрээлдэг, эмнэлгээс үзүүлсэн тусламж үйлчилгээг худалдаж авдаг. Яг юу гэдгийг энэ эмнэлгийг тусламж үйлчилгээ үзүүлсэн учраас иргэн рүү мөнгө болгодог ч юм уу тэр зарчим бол байхгүй гэсэн. Гэхдээ буцаа олголттой хүмүүс нэрлээд байдаг нэг хоёр тохиолдол байгаа. Нэг нь юу вэ гэхээр шимтгэлээ давхардуулан төлсөн иргэдийн хувьд. За тэр нь юу гэсэн үг вэ? Одоо энэ нь юу гэсэн үг вэ гэхээр би одоо ийм Монголиа гэдэг бид нэр маш амархан шимтгэлээ төлөх боломжтой болсон. Эрүүл мэндийн даатгал гэдэг цонхыг бидхэд сонгоод тэрэн дотор өөрийнхөө болон бусад хүмүүсийн регистрийн дугаарыг хийгээд шимтгэлээ төлөөд дутуус харууд нь харагдчихэйдэг. Ингээд төлөө явчихдаг. Гэтэл иргэдийн хувьд яадаг вэхээр нөгөө өөрийнхөө ийм Монголиагаар ч юм уу те эсвэл баримт аппликейшн байдаг те бидний нөгөө нөөтийн буцаа олголт авдаг. Тэрнгээр төлж явах явцдаа нөгөө өөрийнхөө нөгөө нэвтрэх ирэхээр орсон учраас өөрийнх нь регистр хийж бусад хүний шимтгэлийг төлөх гэж байгаад андуураад өөрийнхөө регистрийн дугаар дээр төлөлт хийждэг. Энэ тохиолдолд бол давхардуулан шимтгэлээ төлсөн гэсэн үг болох гэдэг шүү дээ. Нэг удаа төлөх ёстой байсан бол хоёр удаа төлсөн. Яг энэ давхардуулан хэрвээ энэ тохиолдол гарсан бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт албан хүсэлтээ өгөөд буцаа олголтоо авах боломжтой гэсэн. Давхардуулсан төлсөн шимтгэлийнхаа хувийг буцаагаад авах боломжтой. За нөгөөх нь иргэдийн хэлээд байгаа бас нэг буцаа олголт гэж нэрлээд байгаа зүйл бол эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байгаа тохиолдолд за хамтын төлбөр гэж тогтоосон төлбөрөөс өөр ямар нэгэн нэмэлт төлбөр төлөх ёсгүй байдаг. За гэрээгээр цөөн тооны тохиолдолд нөгөө ая тухтай байдлаа хангаад те ганцаараа л үгсрүүнд хэвтэх ч юм уу тэр тохиолдолд тухайн эмнэлгээс хамаарат нэмэлт төлбөр бас бодогдчихэдэг. За тэрнээс биш бусад тохиолдолд эм тариа авах, эмнэлгийн хэрэгсэл авах те лабораторийн хэвтэн эмчилүүлж байгаа хугацаанд лабораторийн шинжилгээнд дээр төлбөр төлөх ёсгүй байдаг. Тэгэхээр эдгээр иргэдийн хувьд бол яадаг вэ гэхээр эмчийн бичсэн эмчийн шийдвэрээ гаргасан магадгүй тухайн эмнэлэгт тухайн үед байхгүй байсан байхыг үгүйсэхгүй те. Гэхдээ шаардлагатай байгаа бол иргэнээр ахуулсан бол энэ мэдээлэлээ авсан баримтаа үндэслээд эмнэлгээсээ мөнгөө буцааж авах боломжтой. Яагаад энэ зүйлд тодорхойлоод нэр бүхий улсын томоохон эмнэлгүүдээр энэ тохиолдол маш их гардаг. За ингээд мэдээч хэрэг одоо сэхэн амьдралд тасхийн ч гэдэг юм уу тодорхой одоо өвчтөн хүндрэлтэй байгаа яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай нөхцлүүд дээр шаардлагатай эм бэлтгэлүүдийн хүрэлцээг юм уу хангалтанд байхгүй байгаа нөхцөлд ар гэрт нь дандаа эм зэгдэг. За энэ нэмийг олоод ир. Тэгэх юм бол бараг л бослоо энэ хүн чинь гээл. Тэгээд нөгөө хүмүүс чинь ямар ч хамаагүй үнээр хар зах дээрээс бүтээгдэхүүн худалдаж авдаг дандаа. За энэ байдлыг бол асар их шүүмжилдэг. Энэ улсын эмнэлэг чинь өөрөө эм тэрэ зөөлгöd байж тээ гэдэг асуудал. Тэгэхээр энэ мөнгүүдийг бүгдийг нь буцааж авах нөхцөл ганцхан нөгөө эмчийн зөвшөөрсөн нөхцөл гэж ойлгох уу? Эмч өвчний түүхэн дээр бичсэн эмчийн шийдвэрээр тухайн иргэнд загсан тохиолдолд авах боломжтой гэсэн. Тэрнээс би өөрийн санаачлагаар эм тариа хэрэглэх гэж байгаа бол энэ бол өөр хэрэг болох нь тий. Одоо бол өөрийн санаачлагаар гэдэг ойлголт бол байхгүй. Гүр нь бол байхгүй. Гэхдээ яг зүгээр асуудлыг тодорхой болгохын тулд хэлж байгаа юм. За тэгэхээр эмч эм тариа загсан тохиолдолд та төлбөрийнхаа баримтыг мэдээж эрэг худалдаа авалт хийж байгаа учраас баримт үүсэж байгаа. Тэр баримтаа үндэслээд эмнэлгийнхаа захиргаанд
өргөдлөө өчж өгөөд мөнгө буцааж авах боломжтой. Хэрвээ тухайн эрүүл мэндийн байгууллага хэрвээ буцааж олохгүй байгаа тохиолдолд эрүүл мэндийн даатгалын байгууллага руу хандахад энийг манах нэгдүгээр гэрээгээр зохицуулсан, хоёрдугаар эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол дээрээ заасан байдаг. Иргэний баримтыг үндэслээд буцаа олгоно. Эмнэлгийн үүрэгт энэ бол байгаа гэсэн үг. Тэгэхээр иргэд маань хэрвээ хэвтэн эмчилүүлж авах хугацаанд нэмэлт дээр эм тариа загсан, эмнэлгийн хэрэгсэл загсан, онцлогоо шинжилгээнд дэлгээгээд за тэрний төлбөрийг иргэн өөрөө төлсөн бол энийг эрүүл мэндийн байгууллагаас буцаа авах боломжтой. Тэгэхээр хэрвээ эмнэлэг рүүгээ хандаа шийдвэрлүүлж чадаагүй бол эрүүл мэндийн даатгалын байгууллага руу хүсэлтээ өгөхөд болно гэсэн. Тэгэх юм бол эрүүл мэндийн даатгалын байгууллагаас тухайн эрүүл мэндийн байгууллага дээр газар дээр хяналт хийгдээд тухайн иргэний хохирлыг буцаан төлөвлөх олгосон мөнгөн дүнгээр нь буцааж олгуулнаа гэсэн үг болж байгаа гэсэн. За боломжууд бол байна. За тэгвэл нөгөө яг иргэн даатгалын байгууллага хоёрын дунд үйлчлэгээ үзүүлж байгаа эмнэлгүүд маань одоо хичнээн эмнэлэгтээ танай байгууллагуудад гэрээ хийсэн байна вэ? Ямар нөхцөл тухайн байгууллагуудын гэрээг цуцлах хүртэл юм арга хэмжээ авдаг юм бэ? Яг тэгэхээр иргэд маань бол ингэдэг. За энэ эмнэлэг бол ингээд даатгалаар үйлчлэн хичээд дандаа нэмэлт төлбөр авдгаа гэдэг. Ерөнхийдөө бол мөнгө төлөх сонирхолгүй шүү дээ. Ер нь ямар ч иргэн. Ингээд даатгалтай ийм нөхцөл байдал үүсээд байна шүү дээ гэдэг ийм гомдлууд гаргаа яваад байдаг. Тэгэхээр яг тухайн эмнэлгүүдийн ерөнхийдөө ямар нөхцөлд гэрээг өөрчлөх юм байдал үүсдэг юм бэ? За эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээр худалдаа авалт гэрэлтийн газар гэдэг газар байдаг. Гэрээ байгуулдаг, газар дээр нь хяналт шалгалтаа хийдэг, гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг тухайн эрүүл мэндийн байгууллагууд дээр очиж хяндаг гэсэн үг байна. Тэгэхээр хэрвээ эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээтэй ирнээсээ тухайн эрүүл мэндийн байгууллага нь иргэнээс нэмэлт авах ёсгүй нэмэлт төлбөр, хууль бус төлбөр гэсэн үг шүү дээ. Хамтын төлбөр бол авах нь тодорхой тий. Тэр нь бол тогтоол дээр заасан тоо хэмжээ мөнгөн дүнгээр хамтын төлбөр авч болно. Тэрэнд заагаагүй нэмэлт төлбөрийг хэрвээ иргэнээс нэгж байгаа бол эрүүл мэндийн даатгалын байгууллага руу хандахад манайх энийг газар дээр нь очиж хянаж шийдвэрлэж асуудлыг нь бүрэн шийдвэрлэж өгдөг ба. Хэрвээ иргэн магадгүй төлбөрөө төлөөд өнөөдөр шинжилгээгээ хийлгэсэн байж болно те. Магадгүй компьютер томографийн шинжилгээ, MRI шинжилгээ дээр хамгийн их гардаг асуудал бол яг энэ. Тэгэхээр компьютер томографи, MRI шинжилгээнд дээр бол 30%-ийг л ажил хөдөлмөр буюу өөрөө хуваараа хөдөлмөр эрхэлж байгаа буюу өөрөө шимтгэлээ төлж байгаа иргэдийн хувьд бол 30%-ийг төлөх нь. Бусад иргэдийн хувьд бол компьютер томографи, MRI шинжилгээ дээр тэтгэврийн насны одоо миний аав ээж очиж орчиход бол нэмэлт төлбөр авах ёсгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр би компьютер томограф хийлгэснийхээ төлөө аав ээж нь өвөө эмээ тэтгэврийн хүн очиод хэрвээ аль нэг эмнэлэг дээр төлбөр авсан бол энийг буцаан авах боломж иргэдийн хувьд бол байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын худалдаа авалт гэрээлтийн газар руу хандаж болно. Эсвэл түрүүний нөгөө хэлсэн 1813-63 гэдэг газар руу мэдээлэлээ хөргүүлээд утас руу холбогдож болно. За Facebook чат дээр өргөдлөө бичээд зургийн дараа явуулсан ч болно. Манайх бол бүх төрлийн сувгаар ирж байгаа мэдээллийг худалдаа авалт гэрээлтийн газар маань хянж ажилладаг байна. За баярлалаа. Та бүхэн бас ярилцах цаг маань бас энэ хэрэг өндөрлөж байна. Ерөнхийдөө эрүүл мэндийн даатгалын санхүүжилт тэгээд үйлчлэгийг хэрхэн яаж авах боломжтой те. Нөгөө талдаа за ингэ тодорхой хэмжээд буцаа олголтыг хэрхэн их одоо боломжууд бидэнд байгаа гэдэг талаар мэдээлэл өгсөн нь маш уяалаа. Та бүхэн ажил амжилт хүсье. За баярлалаа.